нөгөө Болдбаатрын Намирдэн гэдэг би Монгол Улсын их сургуулийн Эхлэн бодох бүртгэлийн мэргэжлэр төгссөн. Одоо Төв аймагта нөхөр охины хамт амьдардаг. Тэгээд бас хажуугаар нь төрийн алба эрхэлдэг. Одоос яг 5 жилийн өмнө одоо манай охин одоо 5-тай. Тэгээд яг 5 жилийн өмнө хүүхэдтэй яг юм бойтог хайснаас ер нь бол эхэлсэн. Тэгээд яг ингээд яг ийм эсгий бойтогч юм уу тэр үед айгүй олдсон ховор. Тэгээд дээрээс нь ковидын үед таарсан байсан. Би Төв аймагтаа төрсөн. Одоо Төв аймагтаа ирсэн учраас одоо аймагаас маань юм носон эсгий бойтог олдохгүй. Тэгээд юм нэхмэл гар нэхмэл бойтог олдоодсан байхгүй юу? Тэгээд нөгөө нэхмэл бойтог өмсүүлэхээр ингээд айгүй их салхи сийгээд идэг. Тэгээд ер нь хүүхдтэй юм нэхмэл биш юм битүү эсгий бойтог хайж эхэлснээс анх үссэн. Ер нь бол санаа. Тэгээд нөгөө YouTube харж байгаа YouTube-с эсгий бойтог яаж хийх юм ихүү гэсэн тиймэрхүү бичлэгүүд үзэж байгаа. Өөрөө анхныхаа эсгий бойтгийг хийжсэн. Анхныхаа эсгий бойтгийг 100 г ноос хоньны ноос олж аваад тэгээд яг өөрөө хийжсэн. Тэгээд анхны бойтог маань хүүхд манаас 2-3 сар өмссөн. Тэгэл яг нөгөө мөлхөж эхлээл ингээ нөгөө үрэлтэндээ ингээ нөгөө айгу анхны учраас айгу туршлагагүйтэй. Тэгээд үрэлтэндээ яг эрхийн уран ингээ хөөрхөн цаараад тэгэл ер нь хүүхдүүдэд ингэж хийж явал бас над чиг ийм асуудалтай ээжүүд маань бас байгаа сонирхох юм өөрт хүүхдтэй загварлаг хөөрхөн тийм дэгжин бойтог өмсүүлэхийг хүсэж байгаа ээжүүд бас байгаа ах гэж бодоод тэгээд хоббигоороо энийг хийж эхэлсэн. Тэгээд эхнийхээ бойтгийг ерөөсө зүгээр л YouTube дээрээс нэг бичлэг хараад хийцэн байхгүй юу. Тэгээд дараа нь болохоор яг өвлөн нэг онлайн сургалт явагдчихсан. Facebook дээрээс тийм зар хараа. Тэгээд онлайн сургалтанд хамрагдаад тэгэхэд яг нөгөө ковидын эд нөгөө карантины гэр гэртээ нэг 4-5 сар ерөөсө гэрээс гарахгүй нэг тийм байсан шүү дээ. Яг тэр үеэр таараад тэгэл тэр үеэр гэртээ хийх юм болтохгүй тэгэл онлайн хичээлээ үзэл өөрөө туршиж үзэл тэгэл яг анхны туршилтууд эхэлсэн. Одоо эсгий идэл маань сүүлийн үеийн нөгөө хүннүүчтэй үеийн өмсөжсэн дээлмэл гээл эсгий дээлмэл гээл олдчихсэн. Тэгээд монголчууд нөгөө жилийн 4 улиралтаа зохицуулаад нэмгэн зузааны тааруулаад өөрсдөө айгүйх эсгий идэл эрт дээр үеэсээ ингээд хийж иржсэн байлээ. Тэгээд эсгий нь болохоор одоо хүний биеэс ингээд ялгарч байгаа хөлс чигийг ингээд өөртөө шингээгээд буцаагаад ингээд дулаан болгож ялгаруулах чадвартай. Тэгээд эсвэл одоо зуны улиралд өмсөж хэрэглэхэд болохоор ингээд хүний хөлнөөс ч юм одоо ингээд чийг ингээд ялгархад тэрийг ингээд шингээж аваад ингээд гаднаас ингээд хүүтэн агаарыг ингээд нэвтрүүлэх одоо дулаан солилцуулах тийм чадвар сайтай. Тэгээд ер нь жилийн 4 улиралд хэрэглэж болдог гэдэг давуу талтай байгаа. Одоо яг нера бойтгоос ахуулаа том үний тийм гутал хүртэл хийж байгаа. Нэг наснаас нь ангилах юм бол нэг 4-5 насны ангилалтай гэх юм уу. Ер нь бол бүх насныхан зориулж хийж байгаа. Хөвчлэн гэтээ түлхүү нера хүүхдэд зориулж хийхийг ер нь бол хүсдэг. Одоо ноос маань ингээд нөгөө үйлдвэрийн аргаар боловсруулсан ноос ер нь Улаанбаатар хотод л зардаг. Тэгээд Улаанбаатар хотоос аваад тэгээд өөртөө ингээд нөгөө эсгэрүүлж бэлдээд бойтог гутлуудаа идэг. Ер нь бол нөгөө сайн эсгэрсэн эсгий бол нийх ахтар бөөсөрдгөө. Тэгээд тэр нөгөө бөөсөрж ийн гэдэг нь одоо арай жоохон муу эсгэрсэн тийм юунууд хөвсгөр эсгийнүүд тэгж их бөөсөрдөг байхгүй. Тэгээд хэрвээ бөөсөрсөн тохиолдолд одоо ингээд сахлын татваргаар ингээд хөнгөө татаад авчиж болдог. Тэгээд ингээд нөгөө норхороо агшдаг эсгий бас ер нь муу эсгэрсэн эсгээл норхороо агшаад бөөсөрдөг гэсэн нэг тийм сул талуудыг гаргаад идэх байхгүй. Тэгээд яг хамтлан сайн эсгэрсэн эсгий бол бөөсөрөх нь бага. Тэгээд норсон ч гэсэн хэвээ алддаггүй. Тэгээ хэрвээ ингээд гутлаа норгоод яачих юм бол ингээд дотор нь ингээд сайн юм чихээд тэгээ хатаачих юм бол нөгөө эсгийн маань өөрөө яг хатсан тэр хивэндээ хивээ барьдаг учраас ингээд урталт нь хоншоорт нь сайн юм чихэж хатаах л юм бол тэгээ чухал. Нахаа хөрөнгө оруулалтыг нөхрөөсөө авчихсан. Нөхрөөсөө нэг 50,000 төгрөг аваад тэгээд яг ихний нэг 500 г ноос аваад тэгээд гутлын хив мэв гэл нэг жижиг сажиг юм давал эхэлжсэн. Тэгээд би юусоо хийж эхлээл нэг удаагүй 2-3 сар болоод нөгөө зөвхөн Facebook дээр зургнуудын тавьсан чинь захиалганууд ороод ирсэн байхгүй юу. Тэгэл яг тэндээс ахуулаад баг багаар ингээд нөгөө захиалганыхаа мөнгийг цуглуулаад тэгээл нөгөө ноосныхоо самыг аваад
Тэгэл ер нь дараагийнхаа нөгөө захиалга хийх бэлтцүүдээ аваад носнуудаа аваад ер нь хэлж исэн. Би өөрөө айгүй азтай гэж бодоод тий. Зөвөр нөгөө яг ковидын карантины үе байсан болооч тэр хүмүүс айгүй фэйсбુક их үздэг. Тэгээд нөгөө анхныхаа ингээд нөгөө зургнуудыг нэг жижигхэн пэйж нэгээд ингээд хийцэн байсан чинь нэг сэтгүүлч олж хараад тэгээд намайг ингээд нөгөө брэнд бүтээсэн бүсгүүчүүд гээд нэг юу байдаг штэ групп эмэгтэйчүүдийн тийм нөгөө бүтээсэн хийсэн юмнуудыг тавьдаг. Тэгээ тэр сэтгүүлч намайг олж хараад нөгөө ярилцлага аваад онлайнаар тэгээд юун дээр тавьсан чинь аягүй хүмүүст хүрсэн. Тэгэл тийм сошиалаас ер нь аягүй захиалга орж ирэл. Тэгэл ер нь Улаанбаатар голдуу ер нь Улаанбатараас захиалга орж ирдэг. Тэгэл урамшаал зүгээр л юу ч гэсэн хийгээд үзээл гэж бодож исэн. Ер нь өөрийгөө ийм бизнес хийн мэн гэж ерөөсө бодож байгаагүй. Мэргэжил гэхээсээ илүү нөгөө багасаа хийх тиймэрхүү зураг мөрөг зурах юм оёж шидэх тиймэрхүү сонирхолтой байсан. Тэр маань л ер нь нөлөөлсөн байх л гэж боддог. Загваруудаа одоо ингээд гадны тэр уран бүтээлчдийн юмнаас эхлээд анх санаа авч хийдэг байсан. Тэгээд одоо л яг өөрөө харж байгаа л юм байвал зүгээр юм байна гэж өөрөө зохион бүтээгээл гаргадаг та. Орон нутагт амьдарч байгаагийн давуу тал одоо арай цаг хэмнэлт сайтай учраас одоо нөгөө ядчил хотыг бол Улаанбаатарыг бол нөгөө төгжирч явахгүй 2-3 цагаар төгжихгүй ингээл нэг цэцэрлэг сургууль ингээл ажил цэцэрлэг хоёр орныг 5 минут явах жишээтэй. Тэгэл хүүхдээ орой аваад гэрт нь хөргөж өгчөөл аавт нь хөргөж өгчөөл тэгэл ажилтаа бол за би ингээ явчаад ирээгээл тэгээд нэг 2-3 цаг орой ажиллачаал тэгэл гэртээ ярьдаг. Тэр оронд ер нь бол нөхөр маань л ер нь бүх арын албыг дааж хариуцаал намайг энийгээ хий дуртай амаа хийх боломж цаг завыг гаргаж өгдөг. Ер нь бол аяюух сүүлд ковидоос хойш ингээд эцгийн урлал аяюух өргөн дэлгэрсэн. Тэгэл хүн болгон сургалтанд суугаал юу одоо хүн болгон суух боломжтой сургалтууд аяюух байгаа. Одоо миний бусдаас одоо ялгарч байгаа ондоошлол гэх юм бол яг хүүхд рүү чиглэсэн. Хүүхдийн бойтгийг түлхүүйдэг. Тэгээд бас нөгөө арай игдүүтэй тийм cute байлгах зорилгоор энэ байтгнуудаа бодож хийдэг. Тэр маань ялгарл байх гэж бодож байгаа. Ялгаа Улаанбаатарлуул дандаа хүрээлтэнд гаргадаг та. Одоо ер нь бол аймгийнхаа маань гэхдээ нодлонгоос хойш аяг манайхыг мэддэг болсон. Тэгээд их ирж үйлчлүүлдэг бас. Одоор яг нэг хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа. Тэгээд ер нь бол цаашид илүү өргөжүүлэх бодол мөрөөдөл байгаа. Тэгээд илүү хичээвэл болох байх л гэж бодож байна даа. Тэгээ ер нь надаас л их шалтгаалж байгаа гэж боддөө шүү дээ. Хэрвээ одоо нөгөө боломж гарц гаргалгаагаа олж чадвал бас гадагшаа гаргах бодол бол байдаг. Гадаадын зах зээлд ер нь манай нөгөө Монгол хэсгийг ч айгүйх хүмүүс яг илүү дулаан тийм юутай чанартай гэдэг утгаараа гадныхаа айгүй худалдаж авах сонирхолтой байдаг. Тэгээд яг бойтгуудаа ч юм гэх юм уу гадагш нь бас нийлүүлэх сонирхолтой. Тэгээд илүү том үйлдвэртэй болох мөрөөдөлтэй. Тэгээд мөрөөдлөхөө төлөө ингээл хичээгээл явж байгаа да. Миний хувьд бол нөгөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тийм хөнгөлөлтөө зээлэнд хамрагдсан. Тэгээд жидүүгийн зээлэнд бол хамрагдаагүй байгаа. Ягаад гэвэл нөгөө төрийн албаагч болсон учраас бас болохгүй байх гэж би бодоод байгаа тий. Тэг өөрийнхөө өрөнгөөрдлийг одоо энийг цаашаа өргөжлүүлнэ гэсэн бодол төлөвлөгөөтэй л байна да. Одоохондоо пэйж хуудасаар хөтлөө явж байгаа. Тэгээд яг илүү маркетинг юу хийх гэхээр нэг төсөв хөрөнгөн дээрээ жоохон гацчаад тийм. Тэгэл пэйжэл сайн хөтлөөл хандлцсан аваад явж байгаа юм бол болох байх гэж бодвол. Анхнаас нь яг амьдралтаа бол яг нөхрийнхөө цалин гэж зарцуулдаг. Тий. Яг энэ одоо бизнесээс олж байгаа энэ бойтгоо хийгээд олж байгаа ашгаа бол ингээд түүхийдээ аваад тэгээд бас ажилтнаа өгөөд ажилтнаа цалинг өгөөд тэгээд сарынхаа түрээсийг төлөөд тэгэл яг түүхийдээ аваад яг таардаг. Ер нь бол одоо ганцаараа явснаас олуулаа тэг хамтаараа ер нь бүтээн байгуулад явал илүү нөгөө ганцаараа туулах замыг илүү хурдан товчлох боломжтой гэж боддог тийм ч учраас одоо яг юу хоршоологчдыг дэмжих тийм төсөл тийм хөтөлбөрүүд аяг сүүлийн үед дэлгэрч байгаа гэж харж байгаа тийм. Тэгээд надтай хамтаас ингээд нөгөө хүсэл сонирхол нэгтэй хамтдаа ингээд яг нэг зорилгын төлөө ингээд
цуг явах хүн одоохондоо гарч ирэх болохоор л ингээ ганцаараа л хийгээд байгаа. Зөв цагт эхлэх цагаа ерөөсө хүлээх хэрэггүй. Яг эхэлсэн тэр цаг чинь л чиний хамгийн зөв цаг чинь шүү л гэж хэлмээр. Хүүхдээ ингээд хараад ажиллая гэж юм ингээд яг ингээд өөрийн дуртай хүсэж сонирхож байгаа зүйлийнхээ төлөө л яг хизээч хамаагүй эхлэхэд хизээч оройтхгүй бас хизээч эрт идэхгүй л гэж хэлмээр байна. Цаашдаа бол өргөжих нэлээд боломжтой. Яагаад гэвэл одоо манай хоньны нос чинь шахуугдшгүй нөөц баялаг гэдэг байгаа шүү дээ. Алтнаас илүү одоо үнэтэй тийм цагаан алт гэж нэрлэгддэг. Тэгээ тийм учраас одоо энэ хоньныхоо носыг илүү сайн боловсруулад ингээд үйлдвэрлэлийнх нь хэмжээнд нь дэмжиж өгөх юм бол ер нь дэлхийн одоо 200 улсыг нийлүүлэх хэмжээний тийм юутай нөөц боломж бол байгаа л гэж харж байгаа. Хүмүүс аяг тэгдэлтэй хоньны насыг чинь нэг 5,000 төгрөгөөр л авдаг өстэй шуудаа гэнэ. Тэгэл яагаад юм чи юм амир үнэтэй байгаа юм жижиг юм байж гэл хүмүүс аяг тэгж хэлдэг. Тэгээд одоо энэ носыг яг үйлдвэрийн аргаар боловсруулад ингээд өнгө будганд оруулсан носыг бид нар өөрсдөө үнэтэй авдаг. Тийм тэгээд дээрэс нь нөгөө тодорхой үйл ажиллагаа явуулах чинь нөгөө юуны түрээсийн зардал, тогны зардал тэгэл нөгөө тухайн хүний цалин бидний одоо нөгөө авж байгаа хүнс чинь одоо жишээлбэл айгүй өртөг өндөртэй байгаа. Тэгэл бид нар яг ажиллагаа хөлсийг шингээгээл тэгэл яг зардаг. Одоо бэлэн бүтээгдэхүүн болол яг худалдаа авахчийн гарт дээр очиж байгаа үнэ л яг тийм байгаа. Яг юуг нь өртгийн тооцоод үзэх юм бол зардлаа яг нөхөөл яг тэгэл таардаг. Ингээ харахад л ер нь ялгар нь шууд ялгар нь харагдах байдлаасаа гэтээ нөгөө хүмүүс аягүй
байна гэж юусоо ялгахдаггүй юм ингээд гараараа тэмтэрч үзэхээр ингээд нэг хонхоогоод ч юм уу овоогоод их орсон бол овоогоод тэгэж мэдрэгддэг. Тэгээд энийг ингээд нөгөө тэнцүү хийхгүй бол дараа нь хитрхийн нэмгэн болчих юм бол
Тэгээд илүү 2-3 жил өсөөд ирэхээрээ цоорох магадaltaй болчихж байгаа байхгүй. Хүүхдийн бойтог бол ингээд нөгөө хүүхдийн хөл нь томроод ирэхээр бойтог нь гутал нь багтаад тэгээд эсгийн хэрвээ чанартай юм бол тэгээд 2-3 үе дамжаал өсөөл энэ ах эгч дүнгээл дүүсээ ах эгчээсээ дүүрөөгөө шилжээл эсгийн идэл хийх арга ухаан нь өөрөө нөгөө соёлын бие үлээд тэгээ илүү нөгөө бүтээгдэхүүнийхээ одоо чанар тал дээр анхаарад би бас судалсан л да гутал идэг